манай хүнсний өрсгөл төрийн бас байгууллага маань байгуулагдаад 2 жилийн болж байна. 10 сарын 16 буюу Дэлхийн хүнсний өдрөөр анх байгуулагдж исэн. Хүнсний өрсгөл төрийн бас байгууллагад 20 мэрэгжлийн холбоотын төлөөлөл ажилладаг. Дээрээс нь 5 зөвлөх ажиллаж байгаа. Нийт ингээд 25 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөр өнөөдрөөс эхэлж байна. За мөрийн хөтөлбөрийн хүрээнд бидний хувьд 4 том багц асуудал байгаа. За хамгийн энэний маань малгай нь бол хүнсний хувьсгал Монгол Улсын төрийн тэргүүний санаалцсан хөдөлгөөнийг эрчимжүүлэхээр хөтөлбөр туссан. Тендерийн хуулийн зорилго нь болохгүй байгаа сайдаа. Тендерийн хууль бол төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авахдаа эх орондоо үйлдвэрлэсэн бараа ажил үйлчилгээг нэн дөрвөнд сонгох харилцааг зохицуулна гэж оруулах юм бол энэ маш олон асуудлыг шийдэж болохоор байгаа. Бид нөгөө давсаа импортоор аваад бүр сурчсан. Яг үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэхээр олборлолтын асуудал маш чухал асуудал байдаг. Ерөөсө дид үтцсэн огч хийдэгдээгүй. Хурлаас гарч байгаа энэ татварын тэглэсэн шийдвэр бол зөвхөн гурилан дээр бус сүлжээгээр нь татаж онгодог ийм актер юм болд юм байна. Яг гинжин хэлхээгээр нь. Эхлээд тариалтын үйлдвэр унчиж байна. Тариалтын үйлдвэр унаад ирэнгүүт гурилын үйлдвэр дээр худалдан авалт буурч байна. Гурилын үйлдвэр дээр худалдан авалт буураж явахдаа тариаланч дээр очдог мөнгөний хэмжээ буурахаар тариаланчид хөрөнгө оруулалтыг хийх чадахгүй болоод эхэлж байна. Гурилын үн буугаагүй шүү дээ. Нэгэнт л хойд төрш маань их хэмжээний улаанбуудаа үйлдвэрлэдэг. Хэрвээ тэндээс өрсөлдөх чадвар багтаа бүтээгдэхүүн Монголдо үйлдвэрлээд байна гэх юм бол Монголын улаанбуудаа үйлдвэрлэгч нар бол өрсөлдөх чадвар нь бол үргэлж ийм хэвээрэл байгаад байна. Тэгэхээр энийг нэг жоохон голтол явуулмаар байгаа юм л да. 5 сарын 1-ээс хууль хэрэгжиж эхэлснээс хойш 5 сарын 1-ээс 8 сарын дуустал нийтдээ яг дотоодын гурилын үйлдвэр бол 34% бол бууралтай байгаа. Орос гурил маань яг тодорхой хэмжээнд яг чанартай гурил нь бол орж ирдүү. Төвийн бүсээр нөгөө баяжуулаагүй гурил оруулахгүй юм дээр. Тэгээ баруун бүсээрээ орж шуудаагаараа. Гэхдээ төвийн бүсийг хамгаалъя гэдэг бодлого гаргаад. За сая засгийн гурлаар бас нөгөө хуулийн хэрэгжих хугацаа нь 11 сарын 1 болгоод сая засгаар оруулаад бас алхах зориулж байна. Тэгээ их хурл руу өргөн байрна. Бид бүхэн маань энэ пестицид гэдэг энэ гол юмыг цөмөрөө яаж цаашаага засгийн газрын ажил болгох, хууль юм шинжлэх, энэ ямар дүрм жим боловсруулж энэ төмпөгээр зацаад байгаа ч гэдэг юм уу. Энэ гаднаасаа гой харагдаад байгаа жимсэг ногоонууд нь орж ирээд Монгол ногоотой холилдоод зараад бид юу идэж уугаад байна. Энэ бол ерөөсөө үндэсний аюулгүй байдлын хэмжээний асуудал байгаа. Төрийн бус байгууллагууд компани аж ахуй нэгжүүд яамтайгаа хамтраад ажилламаар байгаа юм л та. Тэгтэл нэг хоёр талдаа дайсан болчиход байгаа юм шиг ийм байдлыг бид нэр арилгамаар байгаа. Хүнсний өрсөлдөөний үед 1.3 тэрбум төгрөгийн зээл гарсан байна. 1.3 их нийт төгрөг. Бараг 1.4 болчих шиг байна. За мэдээлэл том мэдээллүүдийг ойрын хугацаанд аваад дахиад нэг үр дүнгээ өмнөх ийм шаардлага тулгарч байгаа. Ерөнхийлөгчийн зүгээс бас нэлээд чиглэл өгч байгаа. За бодиттой юмнууд юу бий болж байна вэ? Нөгөө компаниуд чинь зээл авсан. Үр дүн нь юу болж байна вэ?